цагтын сэргийлэхийг сэргээ ямын бүрэн дүүнээс дотоод явдлын ямын харьяан шилжүүлж улсын цагтын сэргийлэх ерөнхий газар байгуулах шийдвэр гаргаж удмаар удаан тугийг бий болгосон түүхтэй. Монгол улсын цагдаагийн байгууллага нь түүхэн хөгжлийн явцад удаан туг хэрэглэн гэмт хэрэгтээ тэнцэх, нийгмийн хэв журмыг сахиулах, ард түмнийхэн амар амгалан байдлыг хангах үүргээ нэр төртөө биелүүлж ирсэн юм аа. 1966 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн бүгд наримдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 98 дугаар зарилга гарч улсын цагтын сэргийлэх ерөнхий газрыг аль даны гавьяаны удаан тугны утангоор шагнаж байжээ. Тугны дүрмд удаан туг нь ардын сэргийлэгчдийн сурж авдан яруу алдар гавьяа зүтгэлийг илчилж тэднээс их орон нам засаг ард түмнийхэн үе хэргийн төлөө хязгааргүй үнэн чудалгаар зүтгэхийн оройн сүлд бэлэг тэмдэг болно гэж заасан байдаг. Монгол улсад цагдаагийн аль бус хөгжсөний 94 жил цагдаагийн аль таагчдын тэмдэглэлд өдөржүүлсэн баярын үйл ажиллагаа ийхүү эхэллээ. Болон Hayır. Дэргэт дунда
эрхэм тэргүү гомсоордана. Цагдаагийн байгууллага үйлчлэгчдийн 94 жилийн цагдаагийн албаагчдын өдөр зориулсан ёслолын жагсаал Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагууд жагссан Улаанбаатар цагдаагийн хүрээний дарга туслах комиссар Жожамцгийн Болдбаатар цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингисд Улаанбаатар цагдаагийн хүрээний дарга туслах комиссар Жожамцгийн Болдбаатар илтгэл өглөө. ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингис цагдаагийн байгууллагын түгэнд хүнд итгэл үзүүлж байна. Эрхэм офицер, алагчдын амрыг ирье. Баярын мэнд хүргэе. цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингис алба хаагчдтай мэндчилж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингис Байлдааны гавьяаны улаан одон Сөхбаатарын одон Сэргийн гавьяаны орнод олон нийтийн нэгдүгээр хамгаалалтын хамгаалтын 2 дугаар газрын түгэнд хүнд итгэл үзүүлж байна. Эрхэм офицер, алагчдын амрыг ирье. Баярын мэнд хүргэе. цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингис алба хаагчдтай мэндчилж байна. цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингис ясгийн ажиллагааг нээж үг хэлнэ. Эрхэм хүндэт хэрэгтэй. Эрхэм хүндэт зочдоо. Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн танаа. Та бүхэнд цагдаагийн байгууллагын түүх тоон баярын мэндийг өргөн дэвшүүлж хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн өрөөж мэдчилье. 15-ны удаагаас гадна 1922 онд ардын хувьсгал ясны сэргийлэх зэрэг нэртэйгээр байгуулагдаж түүхэн цаг үеийг өртөөсөн Монголын цагдаагийн байгууллага 94 жилийн хамтар баяр